Ховд аймгийн хэмжээнд ер нь энэ жилийн тухайд одоо хурд хүнсний хэмжээ одоо ер нь хэр байна? Бас зориудаар үүрэл буудуулсан гэсэн асуудал яригдаад тахшгүй. Тийм. За ерөнхийдөө манай төв бол цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг аймгийн нутаг дэвсгэрээ 17 суманд явуулдаг. За цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа юу юм бэ гэхээр орж ирж байгаа одоо хурд хүнсний хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа. Түүнээс зүгээр ингээд үйл болгоно лөө одоо харуулт хийгээд тэндээс нь бороо ороод ийн гэдэг асуудал бол байхгүй. За орж ирж байгаа тэр тунцны хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа хийлээд байгаа. За сүүлийн үед ялангуяа за энэ 6 сар гараад бид нар нийт нутаг дэвсгэрээр бол 4 удаагаа одоо энэ зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явууллаа. Ерөнхийдөө энэ үйл ажиллагааг бол энэ 2025 онд 3 сарын 10-наас эхлүүлсэн байгаа. За 3 сарын 10-наас хойш яг одоо энэ 6 сарын 13-ны өдрийг хүртэл бол бид нар нийтдээ одоо 12 удаагийн гаралтыг хийцэн байна. За ялангуяа сүүлийн одоо 2 удаагийн гаралт бол их нуурын отгоор буюу хурд хүнс багтаа байсан. Нутгийн хойд хэсэг болох энэ одоо сумууд дээр бол голчлон анхаарч гарсан байгаа. За зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа одоо дөнгөж одоо өчигдөр гэхэд бол бид нар бас ингээд их нуурын хотгорынхоо зарим сумд буюу уулдахыг нутгаар за тэгээд Жаргалант, Манхан, Зэрэг, Цэцэг, Мүст, Мөнхайрхан, Дуут гэсэн сумуудаар бол сая ажиллаад ирлээ. За ингээд ажилласнаар бол хурд хүнснийхаа хэмжээг бол 2-3 дахин нэмэгдүүлээд ингээд ороод ирсэн. За яаж хурд хүнсээ нэмэгдүүлснээ мэдээд байгаа юм бэ гэхээр бид нар урдчлаад бол прогноз мэдээн дээрээ за эдний өдөр ийм тунц орно. Эсвэл энэ 7 хоног одоо хурд хүнс одоо прогноз муута тий хурд хүнсгүй байна ч юм уу. Эсвэл энэ 7 хоногийн эдэнд одоо хурд хүнс ийм газруудаар орно гэсэн юм прогноз дээрээ тулгуурлаад зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа хийдэг. За бидний урдсан мэдээний прогноз дээр бол тухайн бүс нутгууд дээр одоо баг зэргийн юм уу, ялимгүй юм уу одоо загваруудынхаа маа үр дүнгээр бол тэдэн миллиметр тунц тэр нутагт уннаа гэж прогнозчдаг. За тэгээд тухайн үүсэж байгаа үйлээ дагаад одоо зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа хийснээр тухайн тунцныхны хэмжээг одоо жишээлбэл Зэрэг сум дээр 0.5 мм тунц орно гэх юм бол тэрийг 0.8 ч юм уу 1 мм болж нэмэгдүүлж байгаа үйл ажиллагааг хилээд байгаа. Түүнээс зүгээр ямар ч одоо ингээд хурд тунц орохгүй үед гараа зүгээр дурын нэг үйл рүү харуулт хийгээл хурд тунц бороо ороод идэх асуудал бол байхгүй. Энд чинь мэдээж одоо пиц кеми урвал явагдана. Ямар нэгэн урвал явахад хоёр бодис нийлжиж урвал явагддаг шүү дээ. Тэгэхээр яг одоо ингээд махчлаад эхлэх юм бол зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа гэдэг бол тухайн үүлний масс маань тий одоо чийг нь багдаад одоо манайх нар бол за энэ одоо яг ингээд бороо орох гээд байна тий бараа үйл үүсчээд байна. Бороо орохгүй нүгээ шилжээ явчлаач гэдэг юм уу. Иймэрхүү үйлэн дээр одоо нэмэлт одоо тэр үүлнийхээ усан туслын массыг одоо томруулах үйл ажиллагаа л явуулж байгаа. Тэгснээрээ йодт мөнгийг үүлний усан тусал руу одоо нэмэлтээр ингэж харуулт хийж өгснөөрөө тухайн үүлний усан туслын хэмжээ томроод газар дунах барьцаас л энд явагдаж байгаа. Урж өдөр Ховд аймгийн Жаргалан сумын төв дээр орсон одоо бороо танад зориудаар үүлэнд нөлөөсний улмаас орсон бороо гэж ойлгож болох уу? Ерөнхийдөө прогнозын хувьд бол Жаргалан сумын нутаг дэвсгэрээр ялимгүй хурд тунц уннаа гэсэн ийм прогнозтой байсан. За ямар ч гэсэн ялимгүй гэдэг бол борооны одоо үүлний масс бол орж ирж байна гэдэг прогноз гарчиж байгаа учраас бид нар гараад яг энэ үүлэнд одоо зориудаар нөлөөлөөд үүлний маань одоо хэмжээ масс одоо усан туслаа томсгож нэгтгэснээр энэ тунц бол нэмэгдэж орсон юм ажиллагаа. Тий. Ер нь нэг одоо сум зах зээлийн үнэлгээ нь одоо ямар байдгийг бол үүлэнд нөлөөлөх сумны талаар ярьж байна тийм ээ. Нэлээд өндөр өртөгтэй гэж би сонсчихсон. Төсөн мөнгөний хаанаас одоо баталж гаргах юм бол энэ жилийн тухайд одоо хичнээн сум тавьснаас хэдэн одоо амжилттай байгаа онж үүлээ буудсан бэ? За нэг пуужин яг одоо өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газрын 2 улсын хэлцээрээр хятад улсаас оруулж ирдэг. За яг одоо өнөөдрийн ханшаар бол нэг пуужин 560 мянган төгрөгийн төгрөгөөр бол ийм ханштай байна. За давхраас бид нар ганц пуужингаар биш түлшээр бас шаталт хийдэг. За түлш нь бол нөгөө хувь одоо аж ахуйн нэгж оруулдаг учраас ханш нь бол 990 мянган төгрөгийн ханштай байна. За яг ийм ханшаар бол оруулж ирж байгаа. За түлшийг бол тухайн орон нутгууд нь бол одоо манай Дөргөн сум байна, Манхан сум байна. Өөрсдөө одоо сум хөгжүүлэх сангаас санхүүжилтээ гаргаад одоо хувь оруулж ирдэг ийм аж ахуйн нэгжтэй гэрээлээд оруулдаг. За манай байгууллагын зүгээс бол мэрэгжлийн удирдлага арга зүйгээр хангаад энэ ажиллагааг нь удирдаа явуулдаг. За пуужингийн харуулт хийх ажиллагааг бол яг одоо дээд эрхий газар маань бүх одоо аймагуудын жигэд одоо ингээд улсын төсөөс энэ мөнгө шийтэгдээ засгийн газраас бүх аймагуудад одоо жигэд яг одоо үнэлгээгээ хийгээд энэ аймаг энэ жил хэдэн удаа харуулт хийх вэ? Хаагаараа гантаа зунтаа байна те. Бидний энэ гаргасан үнэлгээнд дээр тулгуурлаад пуужинг бол цаанаасаа ингээд засгийн газар бүх төлбөр мөнгө дагаад өнгөө хуваарлж өгдөг. 25 оны тухайд Ховд аймагт одоо хэдэн удаагийн харуулт хийхээр хичнээн одоо пуужин хуваарлсан байдаг. За ерөнхийдөө бид хэд үнэлгээгээ гаргаж өгөөд
За урт хугацааны буюу зуны улирлынхаа төлөв дээр үнэлгээгээ гаргаад за хаврын буюу зуны улирал дээр манай Ховд аймаг бол за зуншлаг нэлээ муу хурд тунц багтаа тэгсэн хэрнээ олон жилийн дундчаасаа дулаан тий хуураштай гантаа байх төлөвтэй байна гэсэн юм үнэлгээ гаргаж өгсөн. За энэ үнэлгээнийхээ дагуу бол энэ жил манай дээд газараас бол 35 пуужин хуваарлж өгсөн. Тэгэхээр бид нар 35 пуужинтаа дөргөн сум 10 пуужин, за манхан сум дээр 8 пуужин түлш гээд ингээд 18 түлштэй 35 пуужинтаар үйл ажиллагаа явуулсан. За эндээсээ харуулт хийгээд өнөөдрийн байдлаар одоо 13 пуужингийн үлдэгдэлтэй тэгээд 10 түлшний үлдэгдэлтэй явж байгаа гэдэг чинь бид нар ерөнхийдөө 2 хэсэгдээ зэрэг ажилладаг. За Ховд аймагаас газар зүйн хувьд харьцангуй бас одоо 3 өөр бүсэд байдаг учраас нутгийн хойд хэсэг буюу их нуурын отгороо дагнаад нэг хэсэгдээ ажиллаад Алтай өвөргов баран 3 сум маань аслагдсан шүү дээ. Тэнд одоо нэг хэсэгдээ ажиллах жишээ нь 2 хэсэгдээ зэрэг ажилладаг. Явуулын 2 буюу суурин 2 юм генератороор үйл ажиллагаа явуулж байна. За 3 сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар бол ер нь бид нар 2 хэсэгдээс давхарцсан тоогоор бол 22 удаа гаргалт хийсэн. За эндээс 22 удаагийн гаргалтаас 12 удаагийн нь бол одоо яг одоо үүлэндээ зориудаар нөлөөлөд харуултаа ийгээд түвшээ шатаагаад ороод ирсэн. Нөгөө гаргалтууд маань одоо харьцангуй бас одоо цаг агарын нөхцөл байдал байна тий. Яг газар дээрээ яваад очдог тий салхи ихтэй эсвэл үйл маань одоо хитрхийн өндөр тий харуулт хийхэд бас одоо ингээд урал явах боломжийн хэмжээний биш чигшил багтаач гэдэг юм уу. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод харуулт хийж буцаж орж ирсэн ийм тохиолдлууд бол байгаа. Дээрээс нь бас танах нөгөө бэлчээрийн ургамлын гарцын талаарх судалгааг нэгтгэдэг юм шиг санагдсан тийм ээ. Тэгэхээр бэлчээрийн ургамлын гарцын хувьд ер нь Ховд аймгийн нийт нутгаар ямар төвшөнд байна? За манайх бэлчээрийн ургамлын зуншлагын мэдээг 10 хоногоор гаргадаг. За сүүл 6 сарын 10-ны байдлаар буюу эхний 10 хоногийн одоо зуншлагын мэдээг харах юм бол өмнөх 5 сарын одоо сүүлийн 3 дахь 10 хоногоос манай зуншлагын байдал бол 30% сайжирсан. За яагаад 30% сайжирсан бэ гэхээр манайх 5 сарын 30-ны байдлаар бол Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50% нь бол зуншлаг муу байсан. Тэгтэл одоо яг ингээд 6 сарын 10-ны эхний 10 хоногийн байдлаар бол нийт нутаг дэвсгэр 10% нь зуншлаг муутай. Тэр зуншлаг муу газар нь Эрдэнэ мянгад дөрвөн сумын одоо төвөөрөө хурд тундс унахгүй байгаатай холбоотой зуншлаг муу ихэнх одоо босод үлдсэн нутаг дэвсгэрийн 80% нь бол зуншлаг дунд зэрэг, за 20% нь бол зуншлаг сайн байна гэсэн төлөв гарсан байна. 24 онтой харьцуулахад 25 оны одоо зуншлагын тухайд хурд тундсны хэмжээ энэ жил ямар байх вэ? За цаг агарын дулааны урдсан төлөвөөс харах юм бол за 6 сар бол харьцангуй бас олон жилийн дундчийн орчим тунц унаа гэсэн прогнозтой байгаа учраас бидгээд энэ 6 сард бол зориудоор нөлөөлөх үйл ажиллагаагаа үүлнийхээ мааса бага гэж голохгүйгээр бол ер нь товт гаралт хийгээд байгаа. Харин 7-8 сарын урдсан төлөвөр бол Ховд аймгийн нутаг дэвсгэрт одоо зуншлаг хурд тунцны одоо хэмжээ бол олон жилийн дундчаас бага унаа. Тэгсэн ирнэ олон жилийн дундчаас одоо хит талттай өдрүүд олон ажиглагдана гэсэн ийм прогноз байгаа учраас ерөнхийдөө бол за бид нар 6 сар дээрээ илүү гаралт хийжээ зуншлагаа тий одоо ногооны ургалтаа чигээ дэмжснээр 7 сарын харьцангуй бас давчих байх тий 8 сар бас одоо харьцангуй температурыг ингээд тухайн 8 сарын өөрийнх нь температурын мас одоо 6-7-тай харьцуулж болохгүй байхгүй максимум утгыг. Тэгэхээр тухайн 8 сарын максимум утга хичнээн их ч гэсэн бас ингээд тухайн улирлынхаа байдлаар бол ингээд харьцангуй бас одоо орон нутгийн чанартай тий хит талтай холбоотой юм орон нутгийн чанартай үйлүүд үүсээ явж байх. Ер нь бол бидний зорилго бол ердөө тэр үүлийг их баг гэж маасаар нь голохгүйгээр тий хаана орон нутгийн чанартай ямар үйл үүснэ бүхэл үйл нь нөлөөлөд яваад байх учраас харьцангуй бас гайгүй сайжруулчихсан гайгүй хал гэсэн юм төлөвтэй.